Сэмэс хоног намайг Инхрима гэдэг. Намайг Шарвч амц гэдэг. Болормаа гэдэг. Намайг Түүсана гэдэг. Хатантуул гэдэг. Баяр сайхны Дэмбэрлэг гэдэг. Нар мандах гэдэг. Цэнгэн баяр гэдэг. Батгандаа багшийн. Гэрэлтэй багш. Батгандаа багшийн. Батгандаа багшийн. Хоёрын Агийн анги. Хоёрын бие. Хоёрын бие ингэж сурдаг. Өмнө нь ямар ч Солонгос хэлний мэдлэггүй байсан. Тэгээд 2024 оны 10 сарын 4-өөс эхэлж сурч эхэлж байгаа. Өмнө нь сурч байгаагүй. 4 сар гарan явах цаанд. 10 сараас хойш сурж байгаа. Одоо тэгэхээр ч мараг 4 сар гэх юм уу? Ер нь бол яг итэвхтэй яг сургалтанд суугаад явж байгаа гэвэл түрүү жилийн 6 сараас хойш. За би өмнө жилийн 8 сараас ахуулаад одоо сурж байгаа. Би 12 доор ингээ орсноос хойш би дад сурж исэн. Тэгээ 11 сарын дундор IDU класс дээрээд одоо 3 сарыг үзэж байна. Солонгосын одоо нөгөө соёлд аягүй их дуртай болохоор солонгос хэл сурч эхэлдэг байх. Би ч гэсэн яг тийм. Солонгос хэл сурж байгаа зорилго болохоор бакалаврт тэтгэлэг авч их сургууль сурах. Солонгосын SKY-д сурах зорилготой тоо. Солонгос хэлтэй холбоотой юм аягүй их үздэг байсан гэх юм уу? Тийм болохоор аягүй сонирхолтой болохоор л. Тэгээд гадны оронтой танилцаж ингээд юу гэдэг вүлээ? Нүд үзэрч их тайлан гэдэг л юу гэдэг вүлээ? Тиймэрхүү. Тэж хөвчлэн. Тийм. Солонгос хэл сурж байгаа зорилго нь болохоор одоо TOEFL-д бэлдэж байгаад тэгээд ер нь бол магистртаа сурах зорилготой байгаа. Мэдээч солонгос суралцах нь миний зорилго байгаа. Бараг ингээд нөгөө нэг сургалт руугаа би бараг яарж ирдэг. Ингээд хичээлийн амар гой хөвгчлөлтэй заадаг. Инээлгээл гэдэг. Тэгээд бараг ингээд сургалтын дээрээ бараг ирж ийн стрессийг бараг тайлаад байгаа юм уу? Одоо хуурай сурж байгаа хүмүүс чинь ингээд энэ дутган тал их штэ ингээд одоо тэгэл ганцаараа сурлаа гэхэд чинь зааж зөвлөх багш байхгүй тий тиймэрхүү асуудал зөндөө байгаа. Тэгэхээр өөрөө биш юм та ингээд сургуулийн дүгээр дамжуулаад ингээд мэрэгжлийн багш нартай ингээд хамтарч ажиллаад ингээд даалгавраар шавуулсан ч гэсэн ингээд хичээгээд өөрөө ингээд тэр улсыг зорин ингээд хэлэн сурж байгаа юм чинь тийм ээ даалгавар маалгавраа ингээд шахалтанд нь явсан ч яадаг. Тийм үстэй. Сургалтын төс сурахаар арай илүү хэлбэр амар ойлгох бах. Яг мэрэгжлийн багш нартай илүү тулж харцаад Амар хөвгөлтэй ингээд амар их жишээн дээр тайлбарладаг. Тэгээ бусад агчаас ялгаатай айгүй нэг тийм нэг аргаар бариад байхгүй олон арга ашигладаг юм. Гэрлээ агш болохоор бид эдтэй илүү ингээд амар ойрхон буюу ингээд амар маазарч юмнуудаа амар заадаг. Чи ястай ингэсэнгүү тэгсэнгүү гэхгүйгээр багш болохоор за одоо ингэрээ эн чинь ийм буруу байна. Энийг ингээд заснаа гэдэг ингээд амар ивэр ингээд шилдэг. Манай эрэлтийн багш аюу хөгжилтэй хичээлүүдийг заадаг. Аюу нийтч хүн болгонтэй тулж харцдаг. Хүүхдэд яаж заах аргаар юм мэддэг. Яавал энэ хүүхэд юм сурах бол гээл. Энэ бол бүгдэд тийм нээлттэй. Бүгдэнтэй нэрсэд. Гоё хөгжилтэй харцдаг. Тэрний яг одоо бидрийг ингээд сурахад илүү тийм таатай орчин болж байгаа. Гэрлээ багш бол хичээл зааж байхдаа бол яг ингээд дөрмөө зааж байхдаа ингээд товч бөгөөд тодорхой бол үний тэрэнд бол амар ойлгуулж чаддаг. Тэгээд амар хөгжилтэйгээр заадаг. Хүн ингээд юм хөгжилтэй юм заахаар ингээд юм бол тархиндаа бол сайн ойлгож авдаг. Тэгээ одоо иддэг хүртэл одоо иддэг солонгос гомгоо хүртэл ингээд ингэж гэдэг. Тэрийг уншмашаад тахаар ингээд бас ингээд өөртөө амар гоё. Амралтын өдөр дээр ч юм уу кино үзэж байхдаа яг аюулх мэдэрдэг байхгүй. Кино үзэнгүүд өмнө огт мэдхгүй зүгээр л нэг ойр зургийн тий зүгээр мүгээр гэдэг үг мэддэг гэсэн л одоо илүү ингээд нэрийн ширээвгний илүү сайн ойлгодог болсон гэх юм уу? Тэрийг нь болохоор яг мэдэрч байгаа нь гэвэл яг TikTok ухт дээр ингээд яг солонгос юмнууд гарч ирэхэд уншаад ойлгоод дуудлах нь би ингэж буруу хэлээд байна. Сониучрахж бүх үгнүүдийг одоо солонгос таасан бүх үгнүүдийг л уншиж байна да. Тийм. Гоёгаа. Манай ах бас солонгост байдаг байхгүй юу? Тэгээ хаяа ингээд автагаа ярихаар тэгээд агаа ингээд солонгосоор ярихаар тэгээд цагцгаас нь бас ойлгоод бас өөрийнхөө мэдж байгаа хэдүүгүүдээ бас нийлүүлээд ярилцгаар бас өөрийгөө сайжирж байгааг илүү мэдэрдэг. IDU класс сурч гиснээс хойш бол нэлээд сайжирч байгаа. Өмнө нь бол ерөөсөө өсөн мэдэхгүй ер нь ямар ч зөөрөг байсан тэгэл. Одоо л гайг болчихлоо. Тэр болохоор нэг солонгос хэлээр Julian гэж бичдэг дээ. Julian гэж бичээд ингээд тэр нөөц болохоор дуудахтаа яг Julian гэж дуудаа. Тэгээд бид ингээд хочлохтаа Julian гэж бодоод тачилдаг гэсэн.